гэх юм уу юу гэх юм. Сайн байна уу? Намайг Эрдэнэтийн ганц уяа гэдэг. Мойсийн хуульзан сургуулийн 4-р курсын оюутан. Намайг Сүлдэрт гэдэг. За энэ жил одоо ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцж байгаа. За энэ жил тэгээд Еши өгөөд их сургуульд оруулах гэдэг явж байна да. Насан туршийн 7 дугаар сүр гэдгээ 61 настай тэтгэврийн хөө. Би улс төр судлалын 4-р түвшин оюутан Оргил. Тэмүүлэн гэдэг 2021 оны Монгол Улсын их сургуулийн хуульзан сургуулийн төгсөгч. Мэдлгүй яах вэ? Би ч хуулийн оюутан шүү дээ. Мэдхгүй. За нийгмийн ухааны хичээлээр эсэлтийн эрхийг шалгалт өгөх гэж ингээд бэлж явж байгаа. За үүний явцад одоо нөгөө хүнцөлийн нэмэлт өөрчлөлт хүнцөлийн талаар нэг багахан мэдлгүүд бас ер нь бол байгаа. За 2019 оны 11-р сарын 14-ний өдөр үндсөлийн нэмэлт өөрчлөлт нэрхэдээ бол байж болох хамгийн боломжтой засаглалын тогтолцоог тодорхой болох гэсэн нэмэлт өөрчлөлт болсон гэж үзэх боломжтой. Бас баялагийг ерхэдээ бол тэгш хуваарлах боломжийг бүрдүүлсэн. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орсон. Ерөнхийдөө бол мэднэ. Сонгуулийг ээлжит буусан дахин болон нөхөн сонгуул гэж ангилдаг. Ерөнхийдөө улсын хурлын сонгуулийн тогтолцоо бол тухайн улс орны хөгжил дэвшилт гол нөлөөтэй мөн үндсэн хуульд ёс бүрэлдэхэд чухал байдаг. Улсын их хурлын сонгуульд идэвхтэй оролцдог. Сүүлийн үед залуучууд яхаа оролцох муутай байдаг. Дэлхийн улс орнууд Монголд жишээнд 4 жил болж байгаа. Ард түмний төлөөллөөр сонгогдож байгаа. Нэг хүн яг энийг яг сонгох үйл явцыг сонгуул гэж нэрлэж байгаа. Эдгээр цааснуудыг харахад одоо жишээ нь 2008 он гэхэд яг сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт болсон онуудаа ингээд харуулсан байна. Тэгэд энэ нь одоо ямар учиртай вэ гэх юм бол олонх байгаа нам нь яг сонгуул болохын өмнөх жил нь өөртөө ашигтай байдлаар мажоритараар хийх үү, пропорционал байдлаар хийх үү гэж сонгуулаа өөртөө явуулдаг. Энэ нөгөө ард түмэн маань өөрөө улс төрийн боловсрал жоохон мэдлэг дутуугийн улмаас одоо олонх байгаа намдаа илүү дараагийн жилд ялах боломжийг нь олгож байна. Зянчуудаа ямар оноод вэ гэж. Арчилсан өвсгөл анх ялаад түүнээс шинэ үндсөөл батлагдсанаас хойш сонгуулиуд юм уу да. Ер нь бол Энд ч одоо сонгуул өгчөөсөн он жилүүд байна да. За сонгуультай холбоотой заалтын тухай тэгж бүр амар лавшруулж хараагүй. Тэгээд ерөнхийдөө тийм. Тэрний талаар сайн мэдлэхгүй наа. Яг тодорхой яг бүр наривчсан мэдлэгтэй байна гэж хэлэхгүй гэхдээ яг ерөнхийд зарим заалтууд төр мэдлэгтэй байгаа гэж харна. Окей. За парламентын засаглалтаар нь улсын хурл ялангуяа сонгуулийн тухай ерөнхийд бол доктортой бас байдаг. За тэр дундаа ерөнхийдөө бол яг энэ гол асуудал мажоритар пропорционал гэдэг тогтолцоотой ерөнхийд бол шууд холбоотой байдаг. Тэгэхээр яг Монгол Улсын үндсөлийн эцэстээр хамгийн их маргаан гардаг буюу дийлэнх маргааныг сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт оруулсан байдал дээр маргаан дийлэнх маргаадаг. Яг гол шалтгааны юу гэхээр яг сонгуулийн болохоос 6 сарын өмнө нэмэлт өөрчлөлтүүд оруулдаг ч юм уу. Гэтэл яг энэ дээр сая Монгол Улсын үндсөлийн нэмэлт өөрчлөлтөн дээр ямар заалт орж ирсэн бэ гэхээр 21-р дахь заалтанд нэг жилийн дотор ямар нэгэн байдлаар сонгуулийн тухай дээр нэмэлт өөрчлөлт орохгүй гэсэн оруулахыг хориглоно гэсэн заалт орж ирсэн гэсэн. Хуучин бол зөвхөн яг хуулиараа зохицуулдаг байсан. Яг органик биш бус хуулиараа зохицуулдаг байсан. Ямар гэхээр яг шууд нэмэлт өөрчлөлт оруулах боломж нь шууд улсын хурал бүрэн байсан бол үндсэн хуульд оруулж ирсэн нь ихэд хөдөлшгүй заалт босоо гэж үздэг. Яг тухайн улс орнуудын үндсэн хуульд оруулсан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь илүү хатуу. Яг тэгэхээр суур хууль байдаг учраас бус хуулиар буюу одоо Монгол Улсын их хурлын тухай хуулийн дээр ч юм уу ингэж оруулж ирсэн хөдлөх боломжтой буюу хэтэрхий савлгаатай байсан гэж хэлж байна. Тэгэхээр яг үндсэн хууль тусгаж өгсөн нь
нэгдүгüүрт нөх юм бол савлгаагүй буй суурь харилцааг зөвшөөрсөн. Хоёрдугаарт нөх юм бол ямар нэгэн байдлаар хараад бус ерөөхдөө болж гисэн гэж ойлгох боломжтой. Сая харгасан цаасыг тайлбарлах юм бол юу гэхээр Монгол улсад 2008 оноос хойш ингээд эрх баригч намууд маань юу гэхээр өөрсдөө ашигтай хуулийг яг сонгуул болохоос 1 жилийн дотор ингэж гаргах юм жишг тогтоод ирсэн. Энийг нь юу гэхээр улс төрчид болон хуульчид анзаараад энэ болохгүй юм байна гэсэн үднэсээ үндсэн хуульд сонгуулийн өмнөх 1 жилийн дотор ямар нэгэн байдлаар тийм ээ нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуултыг хийснээрээ тэр нөгөө улс төрийн тоглолтыг хязгаарлах юм ач холбогдол үүссэн байна. Одоо тэгэхээр ер нь их барьж байгаа нам одоо үндсэн хуулиудаа сонгуулийн тухай хуулиудаа 1 жилийн дотор өөрчлөлт хийж болохгүйгээр үндсэн хуулиудаа заасан юм байна шүү дээ тий. Тэгвэл яг энэ хуулиа 1 жилийн яг өмнө нь ингээд яг өөрт ашигтай байдлаараа сонгуулийн тухай хуулиудаа өөрчлөлт хийчихвэл яах юм бол? Наад асуултанд чинь би 2016 оны сонгуулийн жишээг дурдж татаж авъя. Юу вэ гэхээр 16 он сонгуульд суудалтай намууд маань яг сонгуульд төхөөд ирэхэд дотоодын хагарлаасаа болоод нийгэмд улс төрийн одоо нэг байр суурь нь унаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд юу гэхээр бигдаасан болон нөгөө жижиг нам эвслүүд маань өөртөө боловсон хүчнийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд яасан бэ гэхээр суудалтай намууд маань дараагийн сонгуульд ингээд баттай байр суурьтай биш байгаа гэдгийг мэдрэнгүүтээ яг сонгуул болохоос 2 сарын өмнө сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад сонгуулийн тогтолцоог өөртөө ашигтай болгож өөрчлөн дараагийн сонгуульд ялалт байгуулсан байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр магадгүй үндсэн хуулийн энэ заалт тэр үед байсан бол 1 жилийн хугацааны өмнө тийм ээ 2 сарын өмнө өөрчлөлт оруулахгүй байх байсан. Улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, тэгээд хууль зүйн одоо нөгөө нэг бусад сонгогдох болон эрхээ эдлэх гэж байгаа намуудад хууль зүйн орчинг нь бүрдүүлэх юм ач холбогдолтой байна. Тийм ээ тий. За гадаад орнуудын жишээг дурдвал Испани болон Солонгос улс ч гэсэн манай улстай адилхан 4 жилд нэг удаа улсын хурлын сонгуульаа хийдэг. За мөн манайхтай адилхан ийм хязгаарлалттай байдаг гэсэн үг. За тэгэхээр дүгнэлт хэлбэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон энэ 21-4 гэдэг заалт бол үндсэн хуулийн үзэл баримтлал сонгох эрх шударга бас тэгш байдалд бүрнээ нийцсэн ийм зохицуулалт болсон юм аа.